Зя сайн байцгаана уу? За сайн байцгаана ариун санаа байна. Уулзаагүй маш их уудчихсан байна. Дуу. За ойрын сонин сайхан солиачаа гэх юм бол байрнаасаа хөөгдсөн. Яа тэгэхээр одоо Ганнамын байрнууд чинь ерөөсөө амтан огт хижээлэгдэх байхгүй ихэнх байрнууд. Ер нь бүх байрнууд гэхэд болно. Тэгээ өнөөдрийн хүртэл би хоёр муураа нуугаад хижээж ирсэн. Тэгсэн чинь одоо муурны элс гэдэг зүйлийг захиалаад гэрийнхэн гадаа ингээд байлгаад байсан маань ингээд баригдахад маань хүргэсэн. Тэгээ угаасаа энэ байрны гэрээнд бол тийм байдаг. Амтанд хижээж жагаад баригдсан тохиолдолд шууд хөөгдөн. Окей, нэгдүгээр, хоёрдугаар торгуулийн мөнгө, гуравдугаар их цэвэрлэгээний мөнгө. Ягаад тэгэхээр муурны дараагийн орж ирж байгаа муурны баг зэрэг харшилтай ч юм уу тийм байх юм бол ингээд асуудал үүсдэг гэсэн утгаар нэг иймэрхүү шалтгаануудаар болоод байрнаасаа бол хөөгцөө. За, яга байранда байгаад байгаа гэхээр одоо байрны эзэн эмэгтэй хүн болохоор манай ээжээс 10 ихч заяа. Тэгэд өөрөө болохоор надаас 3 ихч охинтой. Тэгээ би ч өөрөө гэдэг хүн учраас бас надад амар сайн дээрэс ингээд гадаад оюутан манай охин чиндээ ингээд Америкт амьдардаг. Тэгээ чи ингээд миний охинтой амар төстэй, амар гоё адилхан гоё гэгээлэг, амар хөдөлмөрч мундаг охин бла бла хоолнд орно ярилцъя гэж намайг хэлсэн. Тэгээ байрны эзэнтэйгээ хоолнд ороод хэллээ. За та ингээд намайг яг уу амтан энэ дээрээ дургу байна, хөөхгүй дөө. Тэгээ би танд бол нэг тийм юм бодохгүй угаасаа байрныхаа гэрэн дээр тийм зүйл угаасаа байсан. Нууцаар тэжсэн бол миний буруу. Тийм ингээд гисэн чинь окей, чи санаа болохоор заяа амьдарч болно. Хоёр мууртаа сайхан амьдар. Угаасаа гадаадад ганцаардаж яж байхад ингээд амьд биет ороод ирсэн байна гэдэг чинь болохоор амар хань болдогыг би бас өөрөө амар мэдж байгаа учраас тижээж болно. Тэгэж нэг хоолнд орж нэг ганц нэг сөөжөө унгаа тэгээ сайхан ихчийг найрлаа ямарчсан тэгээд ярилцсны үр дүнд бол ингээ хоёр мууртаа гэртээ үлдэхэр шийдсэн. Тэгтээ бас жоохон бодож байгаа би. За хичээл ном орсон. Та нар маань хичээл ном дээжгүй юу хүүхдүүд ээ? Юу бодчих. За тэгээд 10 жилийн хүүхдүүдийн хувьд бол та нар сайхан нас шүү ерөөсөө тий. Оюутан болохын центр яарах ямар ч шаардлага байхгүй. 10 жилдээ формо сайн амар гоё өмсдөг бай заяа. Ганц жил үлдсэн ч 2 жил үлдсэн ч формо амар гоё өмсдөг бай. 3 дугаарт найз нөхдөд аюу гоё дурсамж бүтээ. Тий. Тэгээ их сургуульд дөнгөж орж байгаа хүүхдүүдэд хэлэхэд бол амжилт хүсье. Тэг сургууль гэдэг зүйл чинь ерөөсөө бас л нэлээд амьдралын нэлээд том хичээлийг зааж өгдөг гэж би бодод байдгийг. За миний хувьд бол таалагдаагүй гэтээ хийж хэрэгтэй. За өчигдөр би орой гэрээсээ гарч бахан зөлбөрч тинж явахдаа жоохон мөнгө өрсөн. Юу авсан бэ гэхээр авсан удаа харуулъя заяа. За нөгөө нэг яриад ирсэн шортнуудын нэг нь ирсэн. Өнөөдөр хэдүүлээ энийг өмч бэлтгэлдээ явах болно. Ийм шорт. За бүхс нь ингээд том бүхстэй харагдуулдаг. Гэтэ энийг би мэдээж өмсөж үзсэн заяа. Надад нэг тийм амар том. Ямар гоё юм бэ? Хөөх гэж бодогдох үед шорт ерөөсөө биш байсан заяа. Зүгээр л окей. Яг үтэл гэсэн тийм шорт байсан учраас яг зүгээр өмснө. Гэтэ яг энийг ингээд авсан үнэтэй нь харьцуулаад ингээд тэ үзэгдэх үзэмж материал ингээд гоё суулт муултыг бодох юм бол энэ үннийхээ хаач хүрэхгүй заяа. Зүгээр надад жоохон ингээд амар шал хэрэггүй зүйлээр флекс хийсэн юм санагдсан. Гэхдээ зүгээр өмсөх хэрэгтэй. Авсан л юм чи. За. Оливион руу орж би нэг 280,000 вон цааш наруулчихэд ирсэн. Юу авсан бэ гэхээр за Toriden ample авсан. Яагаад тэгэхээр одоо би ерөнхийдөө хэрэглэж байгаа бүх зүйлүүдтэйгээ айгуу тийм уцархаг тиймэрхүү зүйлсээр одоо сольж эхэлж байгаа. Тийм болохоор яг энэ удаагийн рутиндээ бүгдийн Toriden-ыг би сонгосон заяа. Бүгдийг хэрэглэж үзэх хэрэгтэй. Дотроо 2 ширхтээ. За бас Toriden-ы тос. Бас хөрөнгө ялалцуулдаг тос. Унтахаасаа өмнө нүрээ бодохаа өмнө. За Toriden mask 10 ширхэг. Би баг Toriden-ы реклам хийдэг юм шүү. Энэ юу вэ гэхээр уруулыг ингээд памплуулдаг амар том уруулын бодог. Орлын үнийг бодож үзцгээе.
Plum Close. Close. Энэ болохоор бүр ингээд хамгийн хурдан хүчтэй памфлетинг гэсэн. Энийг хэдүүлээ бичлэг дуусгаад томрохгүй байх юм бол гаргаж хаяа шүү заяа. Балер амттай юм би мангуудаа авч гин. Тэгээд төмөрг гуаша авсан. Төмөрг гуаша надад тийм гуаша ерөөсө амьдралын туршид маань байгаагүй заяа. Би нэг тийм гуашаагаар тэгээд ингээд ялж байгнаа суугаад зав байдаггүй. Гэтэ би эмхтэн болсон өөртөө бар судлаа өнө нэг ингэх цаг зав гаргах хэрэгтэй юм санагдсан. Мэдээж одоо хамт тоцорхойг байгаа болохоор гүхгүй л юм л та. Төмөр энэ. Дээрээс нь энэгээр би яах гээд байгаа гэхээр миний хүзүү айгүй урт та нар мэдж байгаа тий. Хүзүү мөр хоёрыг салгах энэ одоо хуян гэх юм уу? Энийг ингэж гоё би өөрөө гуашаадахын тулд би авсан юм. За дараагийн зүйл нь эмэгтэйчүүдийн сав. За миний хамгийн хэлхийг хүсдэг зүйл гэхээр ер нь миний үеч бай надаас дүүч бай одоо ихч нарч бай ганцхан л би зүйлийг хүсдэг заяа. Амьдралынхаа туршид өөртөөхөө эмэгтэйчүүд ариун цэвэрт амар тийм сайн ханддаг байгаарай л гэж би зөвлөмөр байдیں۔ Ягаад тэгэхээр тийм юу ягаад цадах юм байхгүй Монгол зөндөө олон тийм бэлэг зэлгээ өвчин бол байдаг гэж би сонссон. Тэгээд хүн амьтандаа унтахтаа бэлгэвч ашиглал дээрээс нь бэлгэвчтэй байнга яв тэр бэлгэвчтэй яваад ингээд чиний амар энэ яшка тэгээд ямар ч тийм юм байхгүй учраас бэлгэвчтэй явж юм. Араас нь тэгэл нүүрэндээ ингээд янз бүрийн будаг шунх янз бүрийн юм авч зөриүүлдэг мөртлөө ягаад ганц хоёр дахь нүүрэндээ ингээд юм зарцуулж чадахгүй гэж. Окей. Эмэгтэйчүүдийн савн болон гээл байгаа заяа. За тийм болохоор дүүнер ялангуяа хүн амьтад унтаж хөвтгтэй толох юм бол бэлгэвч ашиглах хэрэгтэй. Бэлгийн ярилцаанд бэлгэвчгүй орсноороо чамд хохирч болох маш их хохирлууд их байгаа учраас миний өрхөн дүүнер бэлгэвчгүй бол okay sorry гэж байж явах хэрэгтэй шүү. За дараагийн зүйл. Энэ болохоор зүгээр юу юм бэ? Ангижруулагч тритмент заяа. Энэ болохоор шампу. Надад шампу тритмент хоёр хоёулаа байгаа. Гэхдээ энэ брендийг надад амар гоё гэж хүн болгон хэлдэг. Дээрээс нөгөөсөө амар рекламад өгөхгүй. Тийм болохоор би нэг хэрглэж үзмээр санагдаад. Тийм ягаад гэхээр одоо миний үсээ ингээд тайраад ийм болгоцсон байгаа шүү дээ. Тэгээд гэсэн чинь манай үс чи ихчихсэн заяа. Сүүлийн олон жил ерөөсөө амар удаан хараагүй маш ив ирүүл үс байна гэж хэлсэн байхгүй. Тийм болохоор би тэрэндээ өөрөө баярлаад үсээ гоё ирүүл байлгамаар байгаа юм. Тэгээд үсэндээ нэг жоохон анхаарал тавьж үздэг юм гэж бодоод энэ болохоор масктай тритмент гэж байгаа байхгүй. Тэгээд энэ болохоор уурахтай шампунь. Окей. Энэ хоёрыг нэг хэрэглэж үзэн. За ерөнхийдөө ингэж аваад 280 мянгыг бодоолчод орж ирсэн. За тэгээд ойрын сонь сайхан гэх юм бол тийм айгуу сайхан байгаа. Ажилласаа жоохон ингээд чөлөө авцсан ингээд амарч байгаа. Тэгээд дээрэс нь өдөр болгон бэлтгэлээ гээ. Тэр зураг авалтын хувьд бол заяа одоо тэр гол сайхны тэр брендинг моделийн ажлын үед яасан бэ гэхээр надад бүр ингээд үнийн дүнгийг манад бүр ингээд гайх хэмжээнд үнийн дүн хэлсэн заяа. Би төсөөлөхдөө те 2 жилийн турш тэр олон улсын сайтн дээр миний царай явагдана. Тэгээд дөнгөж гарч иж шинэ бүтээгдэхүүнийг сурталчилж байгаа учраас бас ч арайч яг хоо тодорхой хэмжээнд жоохон юм юу байсан заяа бодолцоо тэр хавцаад байгаа байх гэж бодсон чинь би бүр сонсоо гайхсан заяа. Эхлээ би бол те хэдийг ингээд чи хэдийг авмаар байна гэж одоо санал тавихаар би бол шууд тэд гэж хэлж чадахгүй шүү дээ. За миний хүүхдүүд 50 биш үү. Шууд эд тэд гэх бол амар бүдүүлэг байхгүй. Тийм учраас та нарын зүгээс юу гэж бодож байна? Тэгэхээр та нарын зүгийг сонсож байгаад тэгээд би ярилцъя гэд өөртөө зүгийг сонссон чинь би бүр what? Юу хуцаа солиороод байгаа юм бэ? Би тийм мөнгө авчиад одоо тэгээд зураг авалтанд бэлдээл ингээд олон жин хийлмэл хасаал тэгэл өчнөө бол 2 жил мэл миний зураг одоо энэ сайтн дээр явах уу? Окей, надад бол яг хуу таалагдсангүй гэхдээ тэр зуршил өгсөн зурагчийн ихч маань манай одоо сайн ихчгээд байгаа шүү дээ. Манай ажлаа байнга орждаг, байнга үйлчлүүлэгч. Тийм болохоор ихчээгээ бодоод яах вэ? Даруулж болно. Гэтэ би тэрэнд заавал зориулаад ингэ жим ингээ хасаадах шаардлагагүй гэдгийг ойлгоод ерөөсөө тэгэж хоолныхаа дэглэм мэлмээс бол гарсан байгаа. Ягаад тэгэхээр дэглэм угаасаа хүн стресстүүлдэг мэдчихэж байгаа тийм ээ. Хөөш энэ миний уруулыг бүр ингээ амар чим ингээ амар сонир мэдрэмж төрүүлээд байна. Аха хилээ ингээд амны мэдээ алдагдаад байгаа юм шиг санагдаж байна. За 3 дугаарт
энэ залуучуудын юу яасан ийсэн туслах гинөө тэр одоо Six цагаан богд дуучин байдаг. Rapper. Six цагаан богдод бол дуртай байсан би заяа. Six цагаан богдын тэр өөрийнх нь ингээд амьдрах явцтай заяа. Ингээд олон танигдаж эхэлснээс хойш тэр хүний ярьдаг зүйл болон ингээд ярианы хэм маяг интернет аяг таалагддаг гэсэн баггүй яагаад тэгэхээр би аяг ухаантай залуучуудад дуртай байсан заяа. Тэгээд тэгсэн чинь окей тэр сонгуулийн хувьд бол заяа. Сонгуулийн хувьд бол мэдээсээ хүн болгонд амар их доромжлуулсан амар их ингээ те мухай сэтгэл авсан байх угаасаа тэр хүн тийм хэмжээнд хүрнэ гэдэг тийм бодолцоотой тэр сонгуулийн тал дээр сурталчилгаа хийж өгч хитэн тэр бүм төгрөг бол авсан байх. Гэхдээ тийм. За тэгээд араас нь өчтөр бол шүн найз охиноо ч юм уу ямарсан эмхтэй хүний зодож байгаа бичлэг бол цацагдсан. Энийг одоо нэг удахгүй Кирюний зураг авалт гэсэн юм а гэд гаргаад ирчих боломжтой ягаад тэгэхээр секс замууд өөрөө мөнгөтэй болсон дээрэс нь хин оюун эрдүү банаас байгаа шүү дээ. За тэр ч яг гол нь тэр зодуулж би эмхтэйг бол би өрн гэж бол төсөөлөд одоо анзаараад байгаа за ягаад тэгэхээр би бас өрнг амар хүндэлдэг байхгүй ягаад тэгэхээр мангар мэдлэгтэй айгүй ухаалаг охин гэж би боддог. За тэгээд сүүлийн би зөвхөн зүгээр ингээд секс зам бут найз хүн зодчихсон биш үү ямар амир хөөх гэж бодсноо ингээд секс цагаан богдын юу channel руу орж үзлээ заяа. Channel руу орсон чинь өрөнтэй дуу хийсэн байсан. Тэгээ өрөн гэрэг дуу бас хийсэн байсан. Магадгүй эвлэрсэн байх тохиолдол магадлал өндөртэй. За эмхтөний зодонгоо ингэ ярьж байгаа зүйл нь юусэн бэ гэхээр чи өөрийгөө хамгийн лаг писта гэж бити бодоод тэ чи намайг өдөр бүр цаг минут тутамд алавддаг юм авч шийддэг. Намайг алах гад хүртэл юм шийдчихсэн. Арх ууч чадахгүй бол бити уужи пицца минь гэсэн тийм яриа байсан заяа. Тийм болохоор энэ ингээд өдөр болгон цаг тутамд ингэж намайг амар дарамтлагдаг ингээд цохиж нүдэд зодддаг гэж байгааг бодох юм бол нэлээ удаан харилцаатай байсан хүмүүс байна гэж би ойлгоод байгаа юм. За уринч биш вэ? Ер нь бол эмхтэн үнийг тэгэж амар тийм зодох ямар ч шаардлага байхгүй заа. За нэгдүгээр чамд эмхтэн гар хүрээд те ингээд хамт байх ингээд те тэр relationship чинь бүр амар дампуу байгаад салчаач те салаад зүгээр ингээд сайхан амьдрчих юм дээр ягаад заавал ингээд эмхтэн үнийг зодож нүдэх. Дээрээс нь чи секс цагаан богд гэдэг хүн бол одоо те олонний инфлюенсер гэж явж байгаа юм шүү дээ. Хоёрдугаар бас нэг залуучуудыг хариуцсан яасан хөгжлийн яамны туслах. Тэр чинь бас залуу хүмүүст ингээд тулж ажиллах тийм одоо мест байх гэж би ойлгоод байгаа юм. Яг би Монгол зонголд нэг байгаагүй удалсан болохоор тэрний талаар бол нэг тийм амар судалж модлаад секс цагаан богдыг тэгэж амар харалцсан дээр нь харлуулах гадаагаад бол биш зөө. Зүгээр энэ дээр эмхтэн хүмүүс юу ч дуурахгүй байхлаар би зөв дуурмаар санагдсан. Та нар яг яагаад эмхтэн хүнд гар хүрээд байгаа те? Яагаад? Эмхтэн чиний ингээд стресс чинь бараад, бүх юм чинь бараад бүр ингээд те зовоогоо зах юм бол салаа явчих хэрэгтэй байхгүй юу? Тэр эмхтөний чи заавал зодоод шаардлага байхгүй. Ер нь ирж гэлтгүү, эмж гэлтгүү. Хин л ингээд те хүний биед ингээд шөөрөлгөө дураараа ингээд хөөрч хүчин үйлдэх ямар ч ёсгүй заяа. Ямар ч тийм ирэх байхгүй. Гэхдээ хосын харилцаан дээр иймэрхүү үзэгдлүүд бол маш их байдаг заяа. Эмхтэн хүмүүс ялангуяа ингээд эрэгтэй хүн ингээд толгой тарих руу зохиох те элдв бусаар харах яагаад гэх юм бол би эмхтэн хүн гэсэн тийм феминист тийм бодлоор ингээд амар ингээд жоохон эрэгтэйчүүдээ явах дарамтлаг нь болоод угаас би бол тэрэндээ хүлээн зөвшөөрөн за угаас тэгдэг юм бэ лээ. Гэхдээ тэглээгээд яаж ч ууралж яаж ч стрессцэн эмэгтэйнүүд зодох ёсгүй. Ойлгож байна уу? Тийм болохоор дүүнер ч гэсэндээ заяа. Эрэгтэй хүн амьтанд бити хамаагүй гар хүрчээ те. Тэр хүмүүс чинь те чиний одоо тоглоом бол биш, чиний барби биш тийм учраас алгадаг толгой төрөөрөө зохиох, элдв бусаар хараад зөхөх ямар ч шаардлага байхгүй. Бити дээсэ гэж хүсэж чинь заяа. Хоёрдугаарт эрэгтэй хүмүүс ч гэсэн энийг сонсч ивэл үнэхээр найз охин чинь те эхнэр чинь ингээд чамайг бүр ингээд шаагаад авчиг гэж бодогдох байцэг гэдэг чинь зовоогоодох юм бол зүгээр салчих. Ерөөсөө. Тий. Зүгээр өчигдрийн хувьд бол яг энэ бол энгийн ард түмний дунд бол маш илбэг, маш нийтлэг үзэгдэл гэдгийг бол би ойлгож байна. Би мэдчихээн. Одоо тэгээ эмэгтэйчүүдэд зоддог, нүддэг, араар нь тавьдаг, доромжилдог тий. Гэхдээ секс цагаан богдын хувьд секс цагаан богдоос хүүхдүүд болон хүмүүс маш их үлгэр дуурайл авахыг цөм баггүй яа. Тэгэхээр
инфлюенсер те дээрэс нь ажил хийж байгаа ямар ажил хийж байгаа бодох хэрэгтэй. За тэрний нэлээд хэдэн комментуудад дээр бол тэгсэн байсан заяа. Мөнгөний бараа хараад бла бла. Бүх толгоогоод хідэн цаас олчоод одоо хүний байгаад найз өхнөө зодож чинь бла бла. Энэ дээр бол удахгүй Сэгс цагаан богдын хувьд бол тайлбар бол киноны зураг авалт байсан гэж бол хэлэх бах. Гэхдээ би битэл тэгэж хуцаарай л гэж би бол бодож байгаа. Тийм болохоор тий нэгэнд харилцсан байгаа үнийг бүр ингэж дэвслэх гээд байгаа зүйл бол огт биш заяа. Зүгээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах гэдэг тийм одоо байгууллага юу ч байхгүй энэ ингээ зүгээр л ив ингийн үзэгдэл болцсон байгаа нэгэ зүгээр л хамгийн тийм зөвүүн хүргэмж сэтгэл өвтгөмөл асуудал байгаад байгаа юм. Аха. Тийм учраас хүүхдүүдээ дор бүрнээ бити хүнд гай бол тий. Зодууш нүдэлээд ах юм бол сал тий. Найз залууч ингээд бүр ингээд стресс шиг хөдөлгөөд юм аваа шидчихмээр зодчмаар нүдчмээр ингэж цохоод авчмаар ингэж бодогдох үз танаа найз залуучууд чинь чамайг тэгж стресстүүлээд байвал зүгээр салчих. Тэгэхгүй тэгээ толгой дөрөврөө зохиж нүдэл тэгэн барин үерхэд ингээд яваад авах шаардлага байхгүй. Нэг л өдөр эрэгтэй угаасаа тесрэн. Тесрэн ч гэжтэй. Энэ дээр бол заяа энэ Сэгс цагаан богдын энэ хэрэг дээр л би анх удаа ингэж гэж дуурж байгаа учир нь юу вэ гэхээр нэгдүгээр Сэгс цагаан богд гэдэг хүн чинь инфлюенсер тийм үү? Хоёрдугаарт тийм одоо бас нэг хөрхэн залуучууд хариуцсан хөгжлийн мист яссэн мистэн дээр болж суудсан байна. Тийм болохоор хүн бие зөв авч явах хэрэгтэй. Нэгдүгээр тэ арай гэж нэг арт түмнээс хараад идэн хідэн төгрөг аавын сонгуулийн сурталчилгаа хийгээд тэрүүгээрээ нэг тэ бас нэг айтайхан цүхмөх барьж агаад юу ятсан байна. Тийм мистэн дээр очиж суудсан байна. Тэглээгээд амар хурдан хүн ингэж тэгээ арай гэж нэг юм суусан суудлаа арай гэж нэг юм хамгаалах ёстой биш юм уу? Хамгаалах ёстой. Нэг төрөө хамгаалах ёстой биш үү гэж би бодож байна заяа. За, эмэгтэй хүнд яагаад гар урж байгаа юм бэ гэдэг тал дээр би юм ярих гэдэг байгаа байхгүй юу? Ер нь бол эмэгтэй хүнд гар урдаг чи хэм бэ? Үнэхээр чамд тэгтэл чинь зовоод байгаа юм бол салаа явчаа штэ тий. Чи заавал тэгж эмэгтэй хүнийг гудамжинд ингээд орилуулаад зодоод нүдээд нүүр нүдгөө халгадаад ингээд байгаад ямар ч шаардлага байхгүй. Энэ бол Монголд маш энгийн үзэгдэл гэж байгаа юм заяа. Эмэгтэйчүүдийг зодож нүдэх те ингээд элдв бусаар харааж зүхэх ингээд доромжлох гэдэг зүйл зүгээр л энгийн үзэгдэл болцсон. Энэ энгийн үзэгдэл болгоход байгаа хүмүүс нь юу вэ гэхээр ер нь эмэгтэй хүмүүс өөрсдөө байхгүй. Тэгээд зодуулчаал за яг хүн өөрчлөгдөх байхаа гэл. Тэгэл дахиад зодуулаад байна. За хайртай болохоор ингээд зүгээрээ дахиад зодуулаад байна. Тэгэл ингээд ээж авдаач хэлэхгүй нуугаал те яагаад би хайртай. Эсвэл нөгөөх нь бүр ингээд хэлж барих юм бол бүр илүү золно гэдгээс айдаг те. Тэгээ энэ дээр ингээд дуурдаг эмэгтэй хүмүүсийг бол би ерөөс анзаарч байгаагүй юм заяа. Тэгээ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах гэдэг байгууллага юу байдгийг дээрэс нь ийм ил тоод ингээд те одоо сошиал гэдэг ертөнц амар хөгжчихсэн байхад ингэж гадаа ингэж олонний нүдэн дээр ингэж зодож нүдэж байгаа юм бол гэр орондоо яадгийг бол хинч мэдэхгүй хинч гадарлахгүй тэг ямар ч мэдэхгүй нэг тиймэрхүү өчтөрийн тэр Сэгс цагаан богд гэдэг залуугийн тэр бичлэгний хувьд бол би бүр амар стрессцэн. Би тэр охиныг бол өрн гэж би бодоод байгаа. Гэтэ өрнч бай, бишч бай, мөнч бай одоо тий эмгтэл хүнийг ингэж зодож нүдэж олонний газар ингэж амар танхаарч ин гэдэг бол энэ өөрөө амар тийм ёс суртахууны дутагдaltaй хүн байна энэ залуу. Cancel culture гэдэг та нар чадахгүй шүү дээ үүндээ бол тий. Тэгэд нэг ийм Сэгс цагаан богд одоо нэг ийм юм хийчдэг. Маргааш нь дахиад нэг арай өөр хүмүүс ингэж зодтолж байгаа ч юм уу хэрүүл урал хийж байгаа тийм лайв бичлэг гараад ирлээ. Тэгэл мартагдчихна заяа. Тэгэл мартагдчихна. Амар тийм худлаа ингэж хүнийг амар доромжилж харлуулж ингээд комментний цаанаас ингээд хастаа нэрэ хялаасан цохоос ингээд тэр хүний гаднах байдал заа өөрчилж болохгүй байдлыг доромжлох гэдэг бол энэ бас хүний одоо хүнд амар халдж байгаа хэрэг байхгүй. Хүнд амар халдж байгаа. Тэр хүн ингээд те ингээд өөрөө хичээгээд ингээд өөрчилждэг тийм зүйл байгаад тэгээд тэгж явахгүй одоо жишээлбэл тарган бүдүүн хүмүүсийг яриа заяа. Энэ бүдүүн гэдэг байгаа хүмүүс чинь туруулалт хурхаар заяа гэх юм бол өөрөө өөрчилж чадах үст тийм юм гэсэн. Тэгтээ тийм төрөлхийн тийм зүйлсийг бол хинч ягаад ч өөрчилж чадахгүй. Тийм учраас тэрийг нь ингэж амар дийлээд авах ямар ч шаардлага байхгүй. Тэгээ одоо ямар хэцүү юмтэй охтууд минь одоо хайртай гэдэг ингэ зодолоод байгаад ах ямар ч ёсгүй шүү. Тэ. Дээрээс нь өөрөө бас ингэ эрэгтэй хүндээс толгойд төрөөр нь хамаагүй эмэгтэй гэсэн нэрийдлэр зөхөж зодоод ах ямар ч шаардлага байхгүй. Тэ. Тэгээд өнөөдрийн маань ярих гэдэг зүйл юу вэ гэхээр
90 шиг юм шиг байцгаая л гэж хэлмээр байгаа юм. Тийм. Чи тэр эрэгтэй хүний толгойн түрүү нь ингээд зохиож нүдэд байлаа гэд те. Тэр эрэгтэй хүн чамайг яана намайг дахиад одож нүдэх юм байна. Би дахиад буруу юм хийх ёсгүй юм байна. Буруу юм хийх ёсгүй юм байна гэж хизээж бодохгүй. Зүгээр хоёрын харилцаа чинь бүр амар фак болно гэсэн үг заяа. За хэдүүлээ амар гоо хөнгөн байна. Ягаад тэгэхээр Саксанбот гэдэг хүн бол нэгэнт ингээд нэр төр болон бүх зүйл нь амар харалцсан. Тэр хүнийг одоо оюукн л тижээх бах. Тэгээд хоёрдугаарт иймэрхүү зүйл гараад харалцсан дээр ингээд дэвсэлгээд байгаа зүйл бол биш. Зүгээр л хариуцлагатай бай гэдэг байгаа байхгүй. Ямар хариуцлага би нэхэд байгаа юм гэхээр ямар одоо ажлын байр дээр байгаагаа ойлго. Өөрөө хэн гэдгээ ойлго. Бас тийм дуу шуу хийгээ те. Ингээл амар ухаантай яриад философи яриад яг тэр тал дээр бол чиний мэрэгэл гэдгийг бол хинж ойлгож байгаа. Тий. За энэ болохоор Ladies Foaming Wash заяа. Амар гоё гарч ирдэг. Харж. Ерөнхийдөө нэг ийм хөөсөр л угаахад хангалттай. Ганц дарахад л хангалттай. Тэгэхгүй тэгээд амар хитрхи pH гэж бас байгаа энэ дээр. Хитрхи өндөр pH-тэй зүйл бол одоо тийм эмзэг эрэхтний тэр нэмгэн ярсыг гэмтэх магадлал задлал өндөртэй учраас хит их савнгаар л угаагаад ах ямар ч хэрэг байхгүй ганц даралтлахад хангалттай. Хөөр химэндээ өөр химэн тэгээд ингээд эрэгтэй хүмүүс зодуулаад нүдүүлээл ингээд амьдрал тэр ингээд зодуулах гэдэг зүйл ингээд зүгээр энгийн үзэгдэл болцсон гэдээр хүлээж авдаг болцсон. Дээрээс нь ингээд хайртай болохоор зодуулаад чамаагүй хамт баймаар байна ч юм уу. Тэгээд дээрээс нь те нэг зодуулаад ингээд хүн амтанд хэлчих юм бол дахиж ирээд өгтөл минь зодчихвол яах вэ гэх юм уу. Энэ эмэгтэй хүн болж төрнө гэдэг гэхдээ ямар хэцүү юм бэ те. Ямар хэцүү юм бэ. Зяк тэгээд хүүхдүүдээ 90 шиг юм шиг байцгаая. Тийм. Чи минь хайртай гэх тэр залуу зодуулаад байх ёстой гэсэн үг огт биш. Эрэгтэй хүн эмэгтэй хүнд гар хүрж ийн гэдэг асуудал бол хизээч байж болохгүй зүйл. За тийм болохоор хүүхдүүдээ бүгдэнд нь хайртай шүү ариун санаа байлаа. Дараагийн бичлэгээр уулзцаа тэр болтол төр баяртай. Жаан.